Сайн байцгаана уу үзэгчдээ. За манай улсын өндөржүүлсэн бэлэн байдал зарлалтай холбоотойгоор иргэдийн дунд хамгийн их хэрэгцээтэй байгаа маск болон гар ариутгагч эмийн сангуудаар хэр их хангалттай байгаа мөн иргэдийн хэрэгцээг хангаж байгаа эсэх талаар эмийн сангуудаас сурвалжлан хүргэж байна. Өглөө 500 өглөө тэгсэн баха. Би найз авах бас. Доотлын эмийн сангах үн нэмэгдсэн л байлаа. Өмнө авах гэсэн чинь дууссан. Тэгээ бүр гэрээс нэлээд аваад авч эмийн сангаас авсан. 500-аар туссан. Гайгүй олдоод шүү. Арай өнтэй болсон ш. Өмнө 300 л хийжсэн. Яг өчигдөр нэлээд эрэлтээс өнөөдрийн байдлаар бол харьцангуй гайгүй ойр хавийнх нь авцсан учраас. Гэхдээ манай эмийн санд бол маск, гар ариутгах бүх төрлөөрөө хангалттай хэмжээнд байж байгаа. Үн өртгөл бол нэмэгдээгүй хуучин байдлаараа л байна. Нөгөө нэг шуураад манайхан ч айгүй хурдан айгүй ихээр авдаг ш. Тийм нь гайгүй ерөнхийдөө ингээл тогтмол орж ирээл аваал хангаж байгаа манайх бол одоогийн байдлаар тасарсан юм байхгүй. Үлдэгдэл нөөц сайтай байгаа манайх. 500 гайгүй л шүү дээ. 500 л шүү дээ. Гар ариутгагч энэ одоогийн дэргэлэг үлгэх гэтэл байгаа шүү дээ. 500 төгрөгөөр авсан. Одоохондоо олдос гайгүй л ах шүү дээ. За бид эмийн сангуудаас маск болон гар ариутгагч хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За мөн хэр их нөөцтэй байгаа талаар асуух гэсэн боловч бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзлаа. За тэгэхээр иргэдийн ярьж байгаагаар бол гар ариутгагч болон маскыг өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг. За мөн эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа эдгээр хэрэгцээ бүтээгдэхүүнүүд маань боломжийн үнэтэй худалдаалагдаж байгаа гэдэг хариу өгсөн юм аа.